За юу цэнд манайхан таад маань удаан хүлээг өгөөцтэй өнөөдөр та бүхэндээ Рик ба Мортигийн токсик хадл явдлуудын 5 дугаар бүлгийн 2 дугаар хэсгийг хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн бичлэг маань дараа нь оюун ухаанаа ариусгах ариун усны хамтаар хүрч байгаа юм шүү. Гол юм нуршилгүй цуврал руугаа орцгоё. За ээлж танк маань уламжлж ёсоор ахин хулгаагаар эхэлж Рик Морти хоёр үндэсний Америкийн архивын дор орж ирлээ. Энэ удаагийн анги дээр маань талархлын баяр болж байгаа гэжээ. Тэгээд талархлын баяраар хүртэл аж ахуйгаа олигтой баярлуулахгүй хулгай зэлгээ дагуулаад л явж байдаг наасан. Супер өгөөлдөө. Энэ анги дээр Рик Морти хоёрын хулгайлахаар болсон зүйл бол Америкийн үндсэн хууль бөгөөд мэдээж тэрийг юу гэж зүгээр хулгайлах вэ? Удалгүй манай хоёр Том Сефиг Том Лазар буугаар нэвтрэн орж ирсний дараа Рик уг нь амхандаа Мортид хэлж байгаа. Альва энийг барьж би сомны өдөрдгөө хамгаалтын шилийг зүсэтгий гэж хэлээд нөгөө Том Лазар буугаа өгтөл Морти маань угийн бүтлгүй болохоор гохыг нь аваач дараа шууд үндсэн хууль руугаа буудсан чинь тэр нь цаашлаад баахан юм сүвтэж өглөө. Бүр сүултээ хаавс Нью-Йорк хотод байгаа эрхчлөөний хөвшөөг онсон чинь дотроос нь эртний аврах том робот гараад ирвэ. Бүр амар рэндом байгаас тээ. Ингэж ахаад хамаг юмыг фактл чайсан Мортид Рик хэлж байгаа. Эрхчлөөний хөвшөө чинь анханасаа францчуудын занг байсан юм. Хизээч битгий францчуудад итэг. Харин одоо холбооны засгийн газар бөөн уур болохоос өмнө эндээс зайлий гэж хэлснээр энэ ангийн хадлын хөдөл маань хэллээ. Бүр аллаад ээж яана л да. Үзэг зөвлөгтүүд Рикийн гэрийн онцгой гомс улбар шар бор өнгийн гамшигын төвшинг зарлаад гаднаас түү ялаач оруулахгүйгээд байшингийн гадуур амар хамгаалт нэтер босгоцсон байла. Ядаж байхад Америкийн айрам баг тэр чигээрээ шахуу Рикийн гэрийн гадаа цугулсан бүслээд авцсан ч байх шиг. Харин дотор нь Б2 бөөн гайхал болжээ. Энэ хойгуур Рик алдарт Америкийн ерөнхийлөгчтэй ээж токс хэрүүлээ утсын цаанаас хийгээд явж байла. Рик хэлж байгаа. Ноён ерөнхийлөгчөө танаа хүмүүсийг тавгны хувац болохоос өмнө татвал яаж байна гэхэд ерөнхийлөгч нь мөчөөгөө өглгөө. Муу зөнсөн өвгөн чиний ойдхыг уншуулна да энэ гэхэд Рикийн хоногийн тоо дууслаа муслаа гэд амар санал өглөө. Нэг ёсондоо ерөнхийлөгч нь Риктэй баг дайн зарлчихлаа шүү хөөе. Хоёр дахь удаа. Энэхүү цайны хэрүүлийн араас Рик хэлж байгаа. Бид хоёр дөршөөгдөх ганц л боломж байна. Тэр нь өөрсдийгөө цасагт хэрүүл болгож хуургаад өршөөгдөх гэд ээлж бүтлэхүү төлөвлөгөөгөө танилцууллаа. Ерөнхийдөө Америкчууд талархлын баярын үеэр цасагт хэрүүллийг баярын ширээний зоогоо болгодог шүү дээ. Тэгвэл Америк тэрнтэй холбоотой нэгэн сонирхолтой уламжлал байдаг нь талархлын баярын өдөр чинь Америкийн ерөнхийлөгч баярын ширээнээс нэг цасагт хэрүүллийг өршөөдөг юм гэлээ. Тэгэхээр тэрүүгээр л Рик Морти ч өөрсдийгөө буруугүй болох гэдэл байгаа мэн л та. За тэгээд яг Рикийг ингэж төлөвлөгөөгөө ярьж явах тэсрэг талд нь ерөнхийлөгч бас хэлж байгаа. Тэр муу зөнөг өвгөн яг тэгж орж ирнэ. Тэр үед нь бид нар ингэн тэгнэ гэдэл. Рик тэр хоёрын төлөвлөгөөнд баг хоршоод байгаа мó хайшин. Энэ удаа ерөнхийлөгчсөн сонгороо ерөнхийдөө Рикийг батаараа цацагт хэрүүл болгож хувиргаад өршөөл ирнэ гэдгийг мэдэж байлаа л та. Баг хосууд юм уу хайшин. Тэгээд Рикийг ирэхээс өмнө баахан тэнгисийн цэргүүдийг цацагт хэрүүл болгож хувиргаад өршөөх магадлал хамгийн өндөртэй цацагт хэрүүлүүд донд оруулахар болж. Риктэй жилийн нилээ зодтолдог гар маань яг хэдийдэн үндсэн ерөнхийлөгчийн ажлыг хийд юм бол доо. Энэхүү үзэг зөвлөгтөд ерөнхийлөгчдөр Рикчдэр салгалаад өөрснийхөө зүгээр л амаар шидэж болох гэсэн чи хэд өндөр эгоноосоо болоод хүндрүүлсэн асуудлынхаа төлөвлөгөөг хэрэгжүүлээстэй. Тиймээс цацагт хэрүүл болсныхаа дараа Рик Морти хоёр нөгөө өршөөгдөх цацагт хэрүүлүүдийг тээвэрлж байгаа машин дотор очиод дунд нь байсан хоёр ерөнхийлөгчийн цэрэг цацагт хэрүүлүүдийг нухаж хаяад дунд нь яваад орчвоо. Өгөрцөө болж хувиржсэн хүнд бол ийм химиг өглөх юм дээ. Ингээд удалгүй нөгөө машинч ерөнхийлөгчдөр ирэхэд манай Рикийг аль хэдийн ороод ирснийг мэдэнгүүтээ өөрийгөө цацагт хэрүүл болгож хувиргаад би өөрөө алдснаа гэд тийш яваад орчвоо. Гэвч улс орн бөөн хямралтай францчууд ч Нью-Йорк хотыг эзлээд авсан байгааж ерөнхийлөгч нэг солиотой хөгшин өгөнтэй хөөцдөө л байдаг наасан. Тэгж өөрөө бүхнийг шийтгэр болсон ерөнхийлөгч маань баахан цацагт хэрүүлүүд донд орж ирээд Рикийг таньж авангуудаа нүрлүүн ганц сайхан шааж аваад бөөн зодоо хэллээ. Зодон дундуур Рик ерөнхийлөгчийг ганц сайхан илэгдээд авахд амнаас нь өөрийг нь таних чип нисэж гараад өөр шувруу орчлоо. Тэгтэл яг энэ үед ерөнхийлөгчийн хэрэгцээ зайлшгүй гарсан тул ажиллагааг ахалж байсан генерал ерөнхийлөгчийг буцаан татах тушаал өгч саяын хүн биш цацагт хэрүүлийг гаргаж ирэнгүүтээ хүн болгоод орчихлаа шүү. Харин жинхэнэ ерөнхийлөгч нь үлдээсгээ боллоо доо чаваас. Аль насны үеийн өрвөө хөөх юм. Ийхүү буруу үнэ гаргаж ирсний дараа Рик Морти ерөнхийлөгч 3 цацагт хэрүүлийг шууд нэг ангал шиг юм руу унгаачихв. Тэнд нь ядаж явахад мангас сууж хувирсан Америкийн 32 дахь ерөнхийлөгч Руз ээлтэж байх шиг. Зохиолчнууд хаанаас ийм сэтгэж болдог байна. За тэгээд эхэндээ хэсэг хөөдөлтөж байсан зүйлдээ Морти маань хүн бож хувирангуудаа хамгийн сайн хийдэг ажиллаж мангас ерөнхийлөгчийг шатааж аллаа. Үүний дараа Рик шууд ерөнхийлөгчтэй ир хүн шиг ярьж чи бид хоёрыг уучлвал би чамайг эргээд хүн болгож явъя гэд нэг цацагт хэрүүл бариад автал тэр нь ерөнхийлөгч биш байлаа. Хүмүүс ч одоо цацагт хэрүүлүүдээ ялгаж чаддаггүй гинэ. Энэ хоорондоор нь ерөнхийлөгч болж хувирсан цацагт хэрүүл чинь жинхэнэ хорын юмнуудыг найруулаастай. Эхлээд өөрийнхөө төрөл нэгтнүүдийг супер цэрэг болгож хувирглаа. Дараа Нью-Йоркийг Франц зараад дайныг доосонгуудаа Сенатын гишүүдийн цалиг нэмж өөртөө оруулж энтер. Гэхдээ нэг танил тактик яваад байгаа шүү дээ. Та нар бодож байгаа үстэй. Хаана юу болоод идгийг. Ерөнхийдөө засагт хэрүүл ерөнхийлөгч маань дэлхийг эзэнхийг хүсэж байгаа жээ. Өөр тэгэж ч одоо юу хэвдээ. Гэвч яг энэ үеэр нь эргэн хүн болсон яг ориг ерөнхийлөгч орж ирэнгүүтээ би яг жинхэнэ ерөнхийлөгч энтергээд өөрийгөө тайлбарлах гэсэн ч бүтэлтэй юм болсонгүй. Учир нь Сенат нь шууд ерөнхийлөгчийг жийж бариад нөгөө засагт хэрүүл нь ч ерөнхийлөгчийг барих гэж нэг үзээ. Сүүлдээ Рик Морти тэр гуравч чүү бай тэндээсээ зүгтаж гарав. Ингээд үзэгдэл солигдоход ерөнхийлөгч
ерөнхийлөгч маань хөөрхий явсаар Рикийн иржээ. Эндээ тэгээд Рик ба Жеригийн гэр бүлтэй хамт талархлын баярын зог барьж гарав. Гэтэл энэ үеэр нөгөө цацагт хэрүүл ерөнхийлөгчийн дэлхийг эзэглэх төлөвлөгөө зугтаар гарч энтэр. Тийм болохоор ерөнхийлөгч зүгээр суулгүй Рик ба баахан тэнгисийн цэргүүдийн тусламжтайгаар нөгөө нэг шувууг зогсоохоор санаа шулуудва. Тэгж бааранд баахан хүмүүсийн өмнө ихтгэл тавьж бөөн цэргүүдтэй болсон ерөнхийлөгч Рик Морти хоёрын хамтаар дэлхийг цацагт хэрүүлийн дарлалд оруулахгүйгээд нэг тийм том тусгай цэргийн ажлаа хийж гарав. Ингэж Вашингтоны хөшөөний газар руу очсны дараагаар ерөнхийлөгч нь шууд Линкольны дурсгалын ордонгийн доошоо буугаад дэлхий дээр өмнө ирж байсан харь гаргийн нөхдүүдээс тусламж хүслээ. Угтаал Америкийг анх цацагт хэрүүлийн динозаврууд захирдаг байсан ба сүүлд нь энэ гаргийнхан ирээд дарлалыг зогсоосон гинүн. Гоо айхтар. Тиймхүү баахан харь гаргийнхныг судалж бөөн бужигнаан үүсгэсэн ерөнхийлөгч маань өстөн дайсантайгаа таарлаа. Тэр үеэр өнөө цацагт хэрүүл ерөнхийлөгч нь бүх зөөл дуусаагүй өнтер гэснээр Вашингтоны хөшөөг сансарт хөөргөж Америк даяараа бүх цацагт хэрүүлүүдийг хуургаад дэлхийг иргэшээ нэтэрхий тэнгтэж гарав. Тэгснийхээ дараа чи дэлхийг авармаар байна уу? Надтай алдсмаар байна уу гэд амар бардам асуусахад ерөнхийлөгч нь бид нар гурвуулаа байна малаа. Рик Морти хоёр өршөөгцөн. Одоо хөшөөний араас яв. Би харин энэ цацагт хэрүүлний боодог хийн гэж тушаал болгов. Түүний дагуу Рик Морти хоёр сансарлуу хөшөөний араас нисээд яв. Харин ерөнхийлөгч маань боодогныхоо чулууг халаагаас те. Үүний дараа хөшөөн дээр очисон өнөө Морти маань ахаад л фэлтэд Рики хэлсэн. Өшөөг дундуур нь хувааж болохгүй шүү гэж сануулад байх чинь авчид хуугаа ичих юм да. Яагаад дандаа ингэдэм те Морти маань. Харин Йокмен шууд алаан дунд ороод нөгөө шуугаараа ёстой нэг боодог хийж тавилаа. Энэхүү дэлхийн ертөнцийг арай хийж цацагт хэрүүлийн дарааллаас аварсан манай гуравч эвтэй найртайгаар төгсөж энэнг дуусав. Ингээд 7 дугаар анги маань эхлэхэд Морти маань өвгийнхөө чихнээс бараг цус урсдал гууж уусныхаа дараа ашгүй нэг мөвний ертөнц рүү явахаар болсон байлаа. Морти маань бөөн баяраа бөөн баяр. Гэхдээ энэ дунд нь Самар шавар хагаад явж байдаг аасан. Тинхүү удалгүй Самарч намайг авч яваад баярлалаа Морти. Би амар гайхсан штэ энэ төрхт Морти. Өө би авч явъя гэж хэлээгүй штэ. Рик л тэгсэн энэ төр гэлээ. За Самар минь дээ үндэ бол мөвний ертөнцид өөрчлөлт хийгдээд одоо эмэгтэй хүн дагуулж очвол үнгүй орж болдог болсон юм аа. Тийм болохоор л чамайг авч яваа юм хэмээн хэлв. За тийм байл үүдээ бүр гайхлаа шүү. Үүнийг сонсон Самарч би ямар дураа өрхөөр хайдаг та хоёрын бандаж өнтер гэвэж итэл Рик нэгэн сонирхолтой зүйл боллоо. Тэр нь юу байсан бэ гэхээр астероид дээр хаягдсан Готорны цэнхэр өмхий үр юм байна л да. Готорн гэдэг нь манай настайчуулын мэдхээр Волтрон гэсэн үг л дээ. За арай залуучууд нь болохоор Готроныг бахан амтны хэлбэртэй роботууд гэж ойлгочих дөө. За тэгээд тэд нар бас нэгдээд нэг том робот болдог байгаа шүү. Ингэж Рик өөнийг чинь ашиглаж өстой алан тална гэж хэлэхэд Морти маань өө та мөмний ертөнц рүү явна гэвдээ гэж мэгэд гоншигдгоор гоншигнож гарлаа. Тэр үед ч Рики уур нь хүрээд Мортиг шууд жиж хаянгуудаа Самрыг шин хайртай ачаа олгоо. Инхүү энэ ангийн адал явдал маань эхэллээ. Үзэг солигдоход Б2 овоо даруухан хоолундаа идээд байж байтал Рик Морти Самар гурав аав ээж явъя наа тохоо хай май гэд түрээд ирлээ шүү. Манай гуравч нөгөө роботуудынхаа өмсгөлийг өмсцэн ба Б2 ч өө тийм зав энэ төр алга гэж мэгэд үнт орох гээд байгаа юм уу яагаад байгаа. Тэр үед нь Самар шууд аав ээж хоёроо зазагнаад наанд өнжигнүүдэд зүгээр л өмсгөл дотор хийгээд гэж зарлагдлаа шүү. Баазар гэж. Тинхүү охиндоо базвуулсан Б2 ч хамт цуг адал явдал гарахаар басны дараа энэ тэндээс нь баахан турбаа гарч ирээд манай тавыг сороод авчлаа. Түүний дараа Рик Морти Самар Б2 тав тус тусынхаа роботонд ороо шууд сансарт нисээд үрэдэрлээ. Ингэж бүгд роботондоо хуваарлагдсны дараа Рикч нэг портал үүсэнгүүтээ өөр гариг руу дайрч яваа. Аврах том мангасыг очиж ална гэд нөгөөдөлийгээ дагуулж явлаа шүү. Ийхүү нөгөө мангастай очиж үзэлцэхдээ ганцаараа барахгүйгаа мэдэнгүүтээ Рикч гэр бүлийнхээ роботуудыг нэгтгэж нэг том робот болгоод өнөө том мангасны үрийг таргаа яв. Угаасаа хамгийн сайн чаддаг зүйл нь л дээ. Тинхүү мангасаа устгасны дараа Рикийн гэр бүлч иргэн гэртээ ирээд бүр бөөндөө тэрвэрлдэж мөрөлдөд амар гой гэр бүлийн анандин харилцаа өсөв. Ингээд Рикчилж байгаа. Саяных ёстой янзтай байла. Одоо хэдүүлээ өөр тусламж хэрэгтэй байгаа газар очие гэхдээ Морти хэлж байгаа. Рик та донтох гээд байна. Хангалттай бол хангалттай шүү дээ гэж өвгөө бас хөөхөн халамжлах гээд үзвэ. Гэвч хорч Самар яг энэ үед нь орж ирээд өвөө дөнгөж сая бидний амьдралын хамгийн гайхалтай мөчөө өглөө. Тэгэхэд чи юу яриад байгаа юм бэ? Тэр жилээ баг Морти Рик хоёрын дунд нь хөөхөн ясаа давлаа. Хөөе тэгсэн Рик энд нь хурд тааж байгаа юм шиг. Үнэхээр Самар одоо өвгөөсөө ахин нэг оноо аван Мортиг улам цаашаа живээ. Үзэг зэрэгтүүд Рик маань өөр нэгэн болохгүй төлөвлөгөө гарангуудаа 5 өөр ертөнцийн 5 Рикийг гэр бүлтэй өрцсөн байваа. Гэр бүлтэй гэдэг нь Морти Самар Б2-тэй дагалдуулаад л гэсэн үг шүү дээ. Рикийн өрсөн 5 Рик нь ерөнхийдөө буруу гарын нөхдүүд байлаа. Ер нь бол алдартай мафийн тухай кинодын гол дүр байгаа юм шүү дээ. Хинбэ гэдэг та нар өөрсдөө хараад таагаарэ. За ингээд 6 Рикийн нүр тусан ярилцлага эхлэхэд Самар танд бид нар танд өөрсдөө чинь Готронуудыг усраад тусна. Тэгээд хэрв аль нэгний чинь гариг том мангасан дайралтанд өртвөл бид нар бөөндөө нэгдэж очиод ална. Янзын нүү гэж хэлв. Үнийг ч Рикийн бус хөлбөр рүү зөвшөөрлөө. Гэвч энэ санал нь Рики өөр нэг хөлбөр таалагдсангүй тул оронд нь ёо Рик гэд орны нөхрийг оруулаад иржээ. Ингээд үзэгсэлтүүд Рик Самар хоёр чинь мөрөөрөө явж байсан God орны нисгчдийг боон алан роботыг нь хулгайлангуудаа Рикийн хөлбөрүүдэд сайхан тараагаад өчлөө. Ингэж Рикийн холимог хурах шиг роботууд чинь олон ертөнцид даяараа баахан кайжу буюу аврах том мангасуудыг хаа гарч ирсэн газарт очиж дуусгаа тавив. Үүний зэрэгцээ Готрон ашиглан мангас алхахад Рик бүр амар донтож монтоод Мортиж
амхандаа өвгөө буруу замаас гаргачих гал үзээлэхт нь Самур өвгөө улам бүр цаашаа сумлаастай. Үзэг зөвлөлтүүд Рикийн Готорны ажиллагаа нэлээд амжилттай болж байгаа тул нэг хүлээн авалт маягийн өөрсдөө аюулгүй газар зохион байгуулад байж. Энэ үеэр Морти маань хамгаалтыг нь хариуцж айлж байгаа юм уу да хаашаа. Тинхүү Морти ч өвгөө тайзан дээр тасраад унсан гадаа гараад агаар амьсгалаа зогсож байтал Готорны яг ориг нисгэгчдэд нь буу тулгуулж баригдаад явлаа шүү. Барьсан нөхдүүд нь бол ерөнхийдөө анимигийн гарууд бөгөөд тэд нарыгаа бас хурган шараад байгаа мөн хаашаа. Тэгж нөхдүүд баригдсны дараа цаадууч нь Мортиг мөмөн ертөнцийн доллараар хахуулдах гэд оролцож Морти маань ихчээсээ өгсөн ч үл урах үлгөө гэж хэлээд сүулдэ барьцаасан гаруудынхаа машиныг онхолтуулчихв. Ингэж Морти ч амар доглож монголоод эргээд хүлээн авалтын газраа ирэхэд Самрын саналыг хүлээж аваагүй өөр Рик чинь өөрийнхөө дутуу Готроныг өгсөнгуудаа бөөн бужигнаан тарьсан байла. Түүнээс болоод Рикийн нэг хөлбөр өгдөг ба түүнээс бас болж Рик, Жери, Бет Самар дөрөв чинь ганц үгээ хамгаалалтаа өлегтэй хариуцж чадсангүйгээд загнаж гарлаа. Уг нь бол тэгээд хэрэндээ туслах гээл баа шүү дээ. Үүний араас үзэгдсэлэгдэхэд Рик дахин өөр ертөнцийн хөлбөрүүдийг олж авчирсан байла. Харин нөхдүүдийг Самар базаастай байгаамаа. Ингэж явсаар Самарч Рик дээр очиж уулзахад Рик Самарыг Бет, Жери, Морти тэр хэдтэй жиж хаяад оронд нь яг ориг нисгчийг нь авахар болсноо хэллээ. Карма шүү дээ Самар минь. Үүнээс болоод Самарч бөөн өйлөө майлан болоод гэртээ хараад өвөөгөө аав ээж хоёртой сайхан ховлов. Тэг зураа ойртой яагаад муухайш гараад байсан тайлбарлалаа шүү. Харин тайлбар нь юу байсан гэж хэв та санаж байгаа бол өмнөх бичлэгний 3 дугаар анги дээр Самар Морти хоёрын дундаас нэг том авраггүй төрсөн дөө. Самар маань дүүгээсээ хүүхдээ болсны дараагаар нэг өдөр цэргийнхэнд ачигджээ зайлвал тэд нар Самарыг ангар гариг руу явуулсан байна. Тиймээс Самар ангарагт очсныхаа дараа өөрийнх нь хүүг нөхдүүд супер зэвсэг болгохоор хорж байгааг олж мэдв. Тэгээд болоогүй тэгж сургахтаа Самарыг ашигласан ба Самарч өөрийнхөө хүүтэй овоо дотно олж. Явандаа Самарч өөрийнхөө ганц хүү ингэж хоригтойг харж тэсэлгүй оруулахад нь тусалж ойр ганцаар үлджээ хөрхий. Энэ талаараа Самар гэрийнхэндээ хэлжилдээ. Аав ээж та хоёр хоёулаа өвөө Морти хоёр ч гэсэн хоёулаа харин би ганцаархан амин уйлан барин гэж хэлв. Үүний араас залган өвөө намайг тэр охиноор сольсон гэж хэлэхэд Морти гинт босч ирээд охин байсан том нүдтэй юу гэж мөгээд анимигийн дүршиг охиныг яг дүрслэлээ. Ингэж Рикийг аюул орсныг ойлгосон Морти Рикийг аврах хэрэгтэй хэмээн өөрийг нь байнга дээрлэж дамтал зоддогч Рикийг аврахаар болжээ. Угаасаа энэ гэр бүлийн харилцаа муухай токсик л доо. За хүнтэй зэрэгцээд Рик маань ч өөрийнхөө шинэ багийн хамтрагчаар Готрон Ровто эргэн өсөрч байлаа шүү. Гэвч нөгөөдөл нь угаасаа Рикээс өшөө авах гэж ирсэн болохоор Рикийн байдаг толгой руу ээж дараалан цохиж ажиллагаагүй болгоод дараа нь баахан буу шүүгээрээд Рикийг алхаар ирлээ. Тиймхүү орж ирээд яг Рикийг дуусгах гээд байж байтал гэнт нэг юм нарны гэрэл хайгаад ороод ирлээ шүү. Тэр нь Рикийн жиж хүүхэд нь Морти Самар Бет Жери нарын хамтар гараад ирв. Нэрээ Самар байн хүүдээ Наруто гэдэг нэр өгсөн байлаа шүү. Тиймээс хэдүүлээ Наруто Смиттэй танилцъя. Нарутог Самар өдөртөн явах ба Самарч өвгөө аврахын тулд Нарутогоор Готорн Рофтыг бариулснаа хэмх базж энтер. Ингэж тэд амжилттай Рикийг аврав. Үзэгсэлтэд манай чинь ашгүй нэг амар сайхандаа жаргасан ба Рикийн Готорны солиоролч зогсов. Гэвч Готорн байхгүй болсон учраас өдөр болгон шахуу аврах том монгоснууд дайрж сая хүн өгөж байлаа хөрхий. Ийхүү 7 дугаар анги төгсөв. 8 дугаар анги эхлэхэд Жеримэн гэр бүлээрээ бас нэгэн аялд явахаар болсон байв. Харин энэ удаагийн анги дээр Рик мань явахгүй гээд гэртээ үлдэхэр болжээ. Өнгөрсөн удаад явахдаа явсан шалтгаан гаригтай бариллын хийснээс болсон байсан шүү дээ. За энэ хүү Жери тэрэд явсны дараа Рик мань нэг сайхан 100 татаж аваад гаражныхаа хааны товчрыг дартал хүн шувуу гараад ирв. Тиймхүү энэ удаагийн адлын явдал маань хүн шувууг буцаан авчруулах гэсэн Рикийн оролдлогоор эхэлж байгаа юм. Ингээд үзэгсэлтүүд Рик мань хүн шувууг эргэн Сайборгоос хүн шувуун төрхөнд нь оруулсан боловч хүн шувуу эргэн сэрсэнгүй. Учир нь түүний оюун ухаан биеийн дотроо ороод төөрцөн байгаа юм уу да хаашийн. Тиймхүү Рикч газар дээрх ганц найзынхаа төлөө бүхнийг хин энтергээд хүн шувууны оюун ухаан руу яван ороод өөрөө учрыг нь олж хужрыг нь тунгаахар боллоо. Үзэгсэлтүүд Рик мань эхлээд ховцтой орсон боловч сүүлдээ шавшаалдан хүн шувуу анх Риктэй танилцж байсан мөчтөө хүрээдэрлээ. Тэндээсээ ч Рик дахин хүн шувуутай хамт өөрийнхөө өөр ертөнцийн хөлбөрүүдийг ангуучж байсан үе дээрээ ирв. Эндээс Рик дахин өөр дурсамж дээр ирэхэд Рик хүн шувуу хоёрыг галактикийн холбооны эсрэг эрх чөлөөний тэмцэгчтэй байсан үе дээр гусаад ороод ирвэ. Энэхүү дурсамжийн дотор нь Рик хүн шувууг хайж болох төхөөрөмж бүтээж байх хооронд нь хүн шувууны дурсамжийн дотор байсан залуу Рикэд баригчлаа. Залуу Рикч Риктэй төгөж ирэнгүүтээ "Чи хүн үү? Сүнс үү? Яах гэж ирсэн? Гэхдээ чи харваажийн биел байна л та" хэмээн хэлв. Үүнд нь Рик "Чи бол миний хамгийн сайн найзын дурсамжийн дотор байгаа миний хөлбөраа. Тэгээд шууд үннийг хэлчлээ шүү." Ингэж өөрийнхөө залуу хөлбөртэй танилцсны дараа Рикч нөгөө төхөөрөмжөөр хүн шувууг хайж болоод залуу хөлбөрийнхаа толгойд хувин өмсүүлснэ контейнер дотор түгжиж гарлаа. Амар муухай нас. Үгүй тэгээ бас болоогүй тэндээсээ нэг өмд хусаж салтаагаа халахлах юмтай болж авав. Ингээд хүн шувууны байгаа дурсамж дээр ирэхэд Тами тэр хоёрын анх болцож байсан үе юм уу та. Тиймхүү Рикч гарч ирээд уг нь амхандаа "Чамайг аврах гэж ирлээ" энтергээ хэлэх гэтэл хүн шувуу чинь тэнэгтээд нисээ явчихв. Түүний араас нь залуу Рикч гарч ирдэг ба тэр хоёр хүн шувууны дурсамж дотор болж галактикийн холбооны дайралтаас бөө юм болж гарсны дараагаар өөр дурсамж дээр хурж ирлээ. Тэр дурсамж дотор нь галактикийн холбооноос удирдлага болгож нэг цамхаг шиг зүйл барьсан ба энд нь хүн шувууны бүх дурсамжууд хадгалагддаг аж. Тиймхүү Рик мань ахин хүн шувуутай ярих гэтэл цаатах нь бас л Рикийг сонслохоо гараад явчихв. Гараад явахдаа бүр тэр цамхгаа бүгдийг нь дэлбэлээд нурааж мургаа ичлаа. Дотор нь үлдсэн Рик залуу Рик хоёрч гарахынхаа өмнө эхлээд хүн шувууны Сайборг байхдаа Риктэй тулдаж байсан дурсамж дээр нь очиод бүрэн хувцсаж авлаа. Үүний дараа галактикийн холбоотой хийж байсан анхны дан дээр явсан очив. Тэр үед нь залуу Рикийн дурсамж хүн
шувуу Рикийг тоолгүйгээр явж байгааг харангуйтаа "Чи яагаад тэрмүү новшийг аврах гээд байгаа юм бэ? Тэр чамайг оргисон байна шүү дээ" гэж хэлэхэд Рик "Тэр бол миний хамгийн сайн найз. Чи түүнийг хараахан ойлгоогүй" гэж хэллээ. Ингэж явсаар Рик ба залуу Рик хоёр эцэст нэг хүн шувууг Тамитай байгаа өөр дурсамж дээр нь барин авлаа. Тэр үед нь хүн шувууч хэлж байгаа. "Намайг тэд аль дээр сайборг болгож хувирахад нь л алсан. Түүнээс хойш би зүгээр л тэр үхлийг хүлээж байна. Намайг тайван хөөж болохгүй юм уу Рик?" Гэхдээ Рик ч найзгаа аврахын тулд "Тэгвэл чи охиноо үлдээгээд өгөх гээд байгаа юм уу?" гэж хэллээ. Тэгсэн яасан гэсэн чинь Тами ч галактикийн холбооны талд ажиллаж байхдаа хүн шувууны охиныг төрүүлсэн юм байна шүү дээ. Гэхдээ балай агууч нь охиноо төрөнгөдөө бараг тэр дор нь колон руу явуулсан юм уу хаашийн. Ингэж охинтой гэдгээ сонсонгуудаа хүн шувуу маань эргэн амьдрах хүсэлтэд автаж эргэн дурсамжуудаараа дамжин гарах хаалга руугаа цугталаа. Гэхдээ энэ үедээ өөрийнхөө ой санамжин доторх бүхий л хар бараан дөрүүдтэй тулгарч алдцаар бөө юм болж гарах гарсан дээр ирэв. Энэ үед Тамигийн хорон санаа төлбөр чинь лай болоод гараад ирэхэд залуу Рикийн дурсамжид гяс зогцуулж өөрийгөө золиослоо. Ийхүү гарах болоход хүн шувуу Тамигийн дурсамжтай салах ёс гэж ёстой л золоор өөрийн оюун ухаан дээр пупавасаар буцаж ирлээ. Ингээд Рик жудалгүйс ирэхэд хүн шувуу хэлж байгаа. "Намайг орхиогүйд баярлалаа Рик. Гэхдээ миний охины талаар чи хэр удаа мэдэж байсан бэ? Ари намайг охинтой гэдгийг сонсонгуудаа чамтай хам шоудахгүй гэж бодсон болохоор чи хэлээгүй юм биш үсттэй." Гэхдээ Рик түнд нь "Эцэг ихий хараал" гэж хариулаад нэг ёсондоо тэгснэ баг хүлээн зөвшөөрчүү яав. Ангийн төгсгөлд хүн шувуу охиноо хайсаар явдаг ба Рик ч өөрийн дурсамжин дотор залуу Рик явн орсон байгааг олж мэдв. Залуу Рикийн очсон дурсамж бол Рикийн хүүхэд нас байлаа. Тиймээс Рикч дурсамж руугаа явн очихдоо "Аливаа хоёулаа пиа ууж байгаа чаваг жинхэнэ хүн болгоё" гэж мэгээд өөрийнхөө хүн шувууны дурсамжт хөлбөрийг дахин бүтээхэр болчихгүй яав. Ингэж энэ анги маань төгсөв. 9-р анги. Рикийн тарьсан балгийг Морти маань аль чадхаараа цэвэрлэн цэгцэлж байгаагаар энэ анги эхэлнэ. Энэ удаа Рик маань ёстой янз янзын хийц явж байлаа. Өөр гарагт очсноо төрийн эрхийг террористуудын гарт өгч, өөрний гаригийн үнд эрдэнсийг хулгайлаад оронд нь халуун лаван мангас үлдээгээд явсан ч байх шиг. Тэг хамгийн сүүлд нь Морти маань хамаг ажлыг нь араас нь цэвэрлээд яваастай. Тавилын юм да Морти. За тэгин явсаар эцэст нь Рикийн балгийг янзалж дуусаад Морти маань эргэн гэртээ ирвэ. Тэгтээ түүнд нэг асуудал тулгарч. Морти үндэ ингэж яваагаар Рикт хэлээгүй бөгөөд өөгийнхөө портал бууг чимээгүй хүн хосож аваад тэгээ саяжингаа энүүгээр тэрүүгээр явж ирсэн ажээ. Ядаж байхад Рик өөрийнхөө портал бууны шингэний төвшинг нь улаан пластер энтрээр зурж мураад Мортиг ингэж явна гэдгийг мэдсэн байдаг юм уу да. Ингээд Морти маань эргэн тойрноо сайтар ажиглаад яаж өөдөө азаартахгүй байх вэ гэж нэлээд бодсон эцэст ширээн дээр байгаа Mountain Dew ундааг авснаа. Рикийн порталын шингэтэй хольж мөлөд ёстой заваарсан юм хийж гарваа. Рикийг одоо мэдгүй гэж бодоод байгаа юм бах та. Өөр шигээ бодох юм да энэ Морти. За ямар ч тач Морти хэрэг зоригоо бүтээгээд Рикийн бүг сэмээрхэн юу ч болоогүй юм шиг байранд нь эргүүлэн тавилаа. Гэвч Морти маань угийн салга бас бүтлгүй юм болохоор аваачаад Рикийн порталын шингэнийг гар дээрээ асгаад гаран дээрээ сайхан портал бууны нүхтэй болоод авлаа шүү. Тэгээд түүнийг харж паниктаад гяс арчих гээд үстэл ямар гаран дээрээ харцсан асгасан юм штэ гэлт юу гэж тийм амархан ярилцчихв. Бүр арчих гээд үсээ альчуур малчуурыг ховсороод оронд нь цаатлаас нь баахан хог новш уураад гарч ирлээ. Рикийн гаражаар нэг юм болгож өрхөв. Одоо Морти ч утгаараа арьсаа өвчүүлэх нь л дээ. Тэгж байтал Мортигийн гаран дээрх порталын цаанаас "Өөш юу вэ? Яаж ийна?" тэргээд хүний хоолой сонсогдлоо. Тэгтэл Мортигийн гаран дээр байгаа порталын цаа талд гэнэт хүний цайраа гараад ирвэл яах вэ? Үүнд Морти маань бүр жилүүх балмагдан цус харамгаа алдаас гэ баснаар энэ удаагийн адал явдал маань эхэллээ. Үзэг зөлөгтгөө тог новшинууд Морти маань гаран дээрх порталоороо цаатлын нөхөртөө яриа зогсчихв. Харин яг ингэж зогсож байхад нь Рик ч бөөн буу шийдэн болоод ороод ирлээ шүү. Тэгээ шууд Морти ямар гэчин чөтгөр нь болоод байна гэснэ хог иддэг харь гаргийн мангас гаргаж ирээд өөрийгөө цэвэрлэж байхдаа портал угаа олж харлаа. Иймгүй Мортигийн хутгсан огч ойлгосон Рик "Морти чи арай Mountain Dew миний портал бууны шингэн дотор хийчихсэн гэж үү? Энийг ямар аюултай хортой гэдгийг мэдэж байна уу? Тэгээд бүр миний порталын буун дотор хийцэн гэж үү?" гэж мэгэл Mountain Dew-г хортой гэд хэлчих үү дээ. Ингэж өвөөгөө яншиж гарахыг сонсон Морти мэнч "Та өөрөө шингэнийхээ төвшиг тааруулсан байсан шүү дээ. Тэгээд яхаараа надад итгэдэггүй мэтрэгэд манай хүн бас өөрийгөө аваад гарах гэж үзлээ. Тэр үед нь Рик бүр уурлаад чамааг солин байранд босноо шууд иргэдэг хүрд гарч ирээд Мортигийн оронд хамт авч явах хамтрагчаа эргүүл цонгон энтергээ аллаа шүү. Тиймээ хүрдээ ирүүлэхдээ Рикч Мортигийн оронд хоёр хэрэг авч явахар болоод Мортич бөөн уур уснаар 0-д оров. Эндээс манай ангийн адал явдал Морти ба Рик хоёр дээр хоёр хуваагдахлаар хэдүүлээ эхлээд бүтлгүй Мортигийн адал явдлаас эхлэв. Ингээд Риктэй 5,000 дахь хэрүүлээ хийсний дараагаар Морти маань нөгөө порталын нөхөртэй илүү дотн танилцж аав. Тэр нөхрийг чинь Ник гэдэг юм байна л та. Морти шууд Рикээс асны дараа Никд хандан "Чи хаана байгаа юм бэ хөгшөө? Би яваад очие" гэж мэгээд Рикийн орны хүн зүгээр л бэлэн байдаг насаа. Ингээд нөгөө Ник чинь "Өө Морти би харь гаргийн хүн штэ" тэргээд эрт уулзмааргүй байгаагаа хэлэхэд Морти хариултна "Өө тэр чинь хамаагүй Рик угаасаа миний дугуйг сансарт аялдаг болгоцсон" гэснэ. Дугуйгаа нисдэг болгоод Никийн барьжлыг харсан чи юун харь гариг сэтгэл мэдрэлийн эмнэлэгтэй байл яах вэ? За Морти минь наа чин нотой доо. Үнийг мэдснийхээ дараа Ник уг нь хэлж байгаа. "Чамд буруу ойлголт төрүүлсэн бол уушлаарэ. Одоо сайхан явж амьдэр энтергээд амьхандаа Мортиг холдуулах гэтэл Морти тэнэг чин зөрүүдлээд хүрээд ирсэн. Уулзсан барин болцсон байна шүү. Юу л болох вэ доо бурхан минь." Ингээд Морти ч Рикээс хэрхэн яаж юугаар Риктэй танилцж түүнийг мэддэг болсон талаар нь лавдан асуугаад Ник маань инхүү өчлөө. Мортиг унтаж байсан нэг өрөө Рик чинь ойролцох пабд орчоо сайхан ууж суухта Никтэй танилцаа тэгээд гараажинд нэрсэн юм байл та. Тэгээд ингэж ирэхдээ Ник
Рик бас салгаж яваад Рикийн портолын шингэнг өвөр дээрээ асгаад баруун гуйн дээрээ сайхан портол хаалгатай болжээ. Гэвч удаачгүй Рикийн мал царайсан ачуу нь гаран дээрээ портолын шингэн асгаж хаяад Никийнхтэй холбогдсон байгаа юм байна шүү дээ. Бүтггүй нэрээ. За ингэж нэгнтэйгээ сайхан дотн танилцаад авсны дараа Морти шууд Рикийг оргуулж хаяад манай хоёр ч өөрсдийнхөө адал явдалд гарна марна боллоо. Тэгээд өөрсдөө бүр портолын хөвгүүд мүгүүд гэж нэрлэснэ. Рикийн гаражинд очиж хамгийн анх бүтээжсэн портол бүг нь хулгааснаа нэмээд хамаг ямиг нь Жеритэй нийлээ сүйдэлж гарав. Жерийн ч одоо бас юу ч үвдээ. Тэгтэл Жери чинь хийж дуусаагүй байтал Рикийн тас чиг ямиг аваад шидэд эвдэж хаяхдаа өөрийгөө нэлцаасан цэнхэр ус шиг болгоо хувирч. Энэ барагч одоо зогсох юм уу дөө. Энэхүү Рикийн хамаг ямиг шулаад явсны дараагаар манай хоёр яг адал явдалтай гарах гэтэл ахаад асуудал болгов. Учир нь буун байгаач портолын шингэн байсангүй. Тийм болохоор портолын шингэн олж авахар аавынхаа машиныг туугаад Рикийг байнга дарамталж юм хүм авдаг харь гаргийнхан дээр хүрээд ирвэ. Ингээд манай хоёр ч эхлээд нөхдөөтэй нилээн аятайхан ярих гэж үтсэн боловч сүүлдээ нэг чинь галзуураад баахан хүн амтан алж хайдаад бөө юм боллоо. Тийхүү Никийг галзуу амтан гэдгийг ойлгосон Морти шууд Никийг хаяад гараад яв. Ийхүү анханасаа л болохгүй юмнууд хийсэн гэдгийг ойлгосны дараа Морти Рик руу залгаад Рик уушлаарэ би ёстой том тэнэгчлээ. Таны портолын шингэн гаран дээрээ асгаад тэгээд нэг солиотой амтантай орооцолчихлоо. Туслаач энэ төр гихтэн. Рикч Морти би эргээ залгая гэж хэллээ. Учир нь Рик маань тэндээ баахан асуудалтай явж байгаа шүү дээ. Тэрийг нь удахгүй ярьж гэнэ. Ийхүү эцэст нь Рик тэлж санаа амраад хонгоных нь мах тавьсан дээр Мортич гэртээ ярих гэж байтал нэг шууд Мортигийн гаран дээрх портолоор хутга мутгаар зоож могоод Мортиг хэрэндээ л алах гээд үзээд машиныг нь онголтолчваа. Үүний дараа Ник ч Морти дээр нисэж ирээд яг жинхэнэ зорилгоо хэллээ. Тэгтэл Ник ч анханасаа зөвхөн Рикийн портол бүг хулгайлах сэдэлтэй явж байгаад портолын шингэн хөлн дээр асгаад хайцсан юм байна л та. Тэгээ бүр Рикийн портолын буу намайг онцгоолно. Тиймээс миний хамтрагч бол эсвэл би чиний амьдралыг там болгоно гэж мэгээд солиотой өнгөдгөө сайхан нотолж харуулв. Энэ үед Морти Никээс салж хагцхын тулд ардуур нь явж исэн галт тэргэнд гараа дайруулж тасаж хайснаа. Мэ хог аав гэж тасарсан гараа Никийн өвдөг дээрх портол руу шидчихвэ. Үүнээс болж Никийн өвдөг дээрх портол бууч хяналтгүй болж Никийг зөрүүлээд өөрлөгөө сорон Ник мэн тамийн гал руугаа унлаа гэж. Ингэж ашгүй нэг юм амьд мэд Никээс хагцсны дараа Мортич тасарсан гарынхаа тусыг тогтоох гэж халуун юмд төснээ гэрлүүгөө нисэж явах шиг. Солиотой галзуу өвөөтэйгөө энүүгээр тэрүүгээр явахдаа Морти мэн чаваас нэрэл юм хүм үзээд одоо иймэрхүү зүйлсийг хүртэл тоохоо хэлжээ чаваас гэж. Одоо эндээс хэдүүлээ Рикийн балмад түүхээр аялцгаая. Хоёр хэрээтэй аялах нь Мортитай аялахаас дээр гэж итгэл дүүрэн хийсний дараа Рик ихлээд хоёр хэрээгээ сайхан сургаад тэгээ аялалд гарав. Рик ба хэрээнүүдийн аялал нь классик байдлаар харь гаргийн хоригдсон сүмээс эрдэнэ сургаалах байлаа. Тэгтэл тэр үед нь нөгөө хэрээнүүд нь тэнд хоригдож исэн гэмгүй амьтдыг суллын энтер гэсэн чинь Рик уурсан ч ихүү урам нь хугарсан ч ихүү та хоёр одоо ингэх байсан бол би авч явахгүй байсан штэ гэснээр шуунуудын гариг руу хог гаргаж байгаа юм шиг цөлчлөө гэж. Дур нь хүрхээр аваад дургуун хүрхээр хайдаг юм уу хайшин. За тэгээд нөгөө хоёр хэрээнээсээ саж хагцаад яг явах гэж байтал гэнэт хин нэгэн Рикийн араас туяагаар татаж өөрсдийнхөө гариг дээр буулгаад ирвэ. Тэгтэл тэр гариг нь хувьсаад оюун ухаантай болсон хэрээнүүдийн амьтад гариг юм байна л та. Тиймхүү Рикийг бууж ирэхэд нөгөө амар хэрээнүүд нь Рик дээр хурч ирэнгүүтээ өршөөгөрөө та энэ хоёр хэрийг алчихсан юм уу гэж мэгээд үнэн соёлтой гараад байна. Тэр үед нь Рик өө би над хоёрыг чинь арчилж чадахгүй юм байна уу? Бөөн лай юм байна гэхэд нөгөө амар хэрээнүүд чинь хэрээнүүдтэйгээ цугвэ өөрийгөө сураг мург гэж мэгээд учир нь олдохгүй юм ярьж өрөв. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэрэг чинь угаасаа төрөлхийн их ухаантай амтан бөгөөд сургах хэрэг энэ төр байдаггүй юм байна л та. Нөгөө манай хурмас тэнгэрийн хон хэрэг гэдэг шиг үнийг ч Рик эцэст нь ойлгодог бөгөөд хэрээнүүдээ авч үлдэхэр болоод эргээд нөгөө том хэрээнүүдээрээ гэртээ хөргүүлж гарваа. За тэгээд баахан хэрээнүүд дагуулад хон хэрэг гэдэг бүлгэн байгуулангаа алдаад ирсэн Рик маань гараж руугаа яваад орсон чинь Морти нэг хоёр чинь Рикийн гаражийг зүгээр түүгээд хайцсан байлаа шүү дээ. Тэгтэл яг тэгээ байж байхад нөгөө мангас хэрээнүүд чинь Рикийн Мортигийн орны хүнийг шалгуулдаг нөгөө Рикийн тэнэг хүрдийг нь харчаад энэ бүхэн үнэндээ зүгээр л тэнэг тоглоом байсныг ойлгов. Учир нь Рик чинь баг хотлоо ярьсан үнд Мортид чамаас нэг муу хэрэг ч гэсэн дээр мэр гэдгийг батлах гэж энэ хоёрыг сонгоцсон байгаа шүү дээ. За ингэж нөгөө мангас хэрээнүүдийн уурыг хүргэж хайсны дараа нөгөөдөл чинь дэлхийн гаригийг хэрээний мэдлэлд оруулна энтергээд ойр хавийн 300 м-тэйсэн бүх хэрээнүүдийг хүмүүсийн эсрэг болгосноо Рикийн хоёр хэрэг аваад явчихв. Ингээд Рик ч хоёр хэрээгээ суллахаар нөгөө хэрээнүүдийн сансрын үлэг рүү явган орлоо. Тэр үедээ ч Рик маань гай болж баригдаад яг алуулах дээрээ тулаад байж идэл Морти гэж нэг юм нэгтээ бөө юм болоод байгаагаа ховлох гэж залгав. Энэ үеэр Рик нь ч өвөл буцаа залгая гэж хэлээд хэрээнүүдтэй уулзраа олцох гээд бөө юм боллоо. Ингэж байх зур нөгөө мангас хэрээнүүд Рикийн хэрэг өөрсдөн шигээ болгож хууруудаг ба Рик ч мөчөөгөө өглгөө Cyborg биесээ баахан буу шийдэм гаргаж ирээд байлдаж байтал өөрийнхөө хоёр хэрэнд барихчв. Тинхүү Рик ч үхлээ хүлэн зөвшөөрөөд өө ал гэж хөвтөж байтал нөгөө хоёр хэрээн эсэргээрээ Рикэд тусалж хэрээнүүдэд хүч чадал өгдөг байсан том өндийг нуцаж хайснаар дэлхийн гариг маань хэрээний аюул занлаас саллаа. Ингээд Рик буцан гэртээ иртэл Морти минь бөө амьдрал үзээд гар мараа тасалсан амар өрөвдмөр амтан гэрийнхээ үүдэн дээр зогсож байлаа. Тинхүү Мортигийн гарыг буцаж ургуулж өгсөний дараа Морти маань ч хэлж байгаа. Одоо хоёулаа эргээд тэвэндээ орсон биз дээ. Рик Морти хоёр үргэлж хамттай биз дээ гээл Морти минь амар айстоп үргэлж хамттай үлэх гээд байтал Рик хариудна. Бид хоёр дууссан Морти гэж хэллээ. Морти ч гайхаад та юу яриад байгаа юм бэ гэхэд Рик энэ бүх хугацааны дараа өөрийгөө үнэндээ аж ахуйгаа хүчирхийлж маш муу хамтрагч байснаа хэрээнүүдтэй уулзсны дараа ойлгосон гэдгээ хэлв. Одоо хөө монголчуудад бас хэрэг аваад өчмөр юм шүү. Тинхүү Рик ч Мортид хэлж байгаа. Би үргэлж чиний өвөө байх болно гэж хэлээд портол буугаа өгч хамаг юм арчаад хэрээнүүдийнхээ хамтаар өөрийнхөө адал явдал гарав. Үүнийг харсан Морти
байж хацар дүүрэн нулимстай. Мортигоос салсан Рик ам дүүрэн сархаттай шал цогтуу сансрын удам орон зайг 2 хэрэттэй туулаастай. Ингэж 9 дугаарыг төгсөв. Рик ба Морти цувралын 5 дугаар бүлгийн төсөглөө ангийг үнэн сонирхолтой байдлаар эхлэв. Ер нь бол анимтэй төстэй л дөө. Рик маань 2 хэрэттэйгээ явн явсаар Феодлын Японы үе шиг нэг тийм харь гариг дээр иржээ. Тэгээд эндээ болохоор 2 хэрээнийхээ өстөөс нэг хайж магаад үнэн дүрдээ орцсон явж байлаа. Арай зөнчөг байгаа да. Дээрээс нь Рик маань хэрээнүүдтэйгээ нэлээд адал явдлыг туулжээ. Зэрэг зэгийн дээр гарсан байлаа шүү. Тэгж явахдаа сүүлдээ робот хэрээн морзор манай ухаан шиг хар хувцастай болсон ч байх шиг. Ямар багмуурын нөөс биш дээ. Инхүү Рик жангийнхэнд баахан шуунуудчиг нөхөртөө тусныхаа дараа өөрийнхөө шинэ анимын хүч чадлаар нөхдүүдийг бодоо олгов. Тэгж байх зур нь Рикийг хөөрхи Морти минь хараа зогсож байлаа чаваас. Инхүү Рикч Мортиг олж харахад Морти минь худлаа мэдэн бодолж зүгээрээ би энэ хаваар явж байсан юм. Та хэрээнүүдтэйгээ хэвээрэл байх шивдэ. Энтергээ мэдэн бодолж гарав. Харваажийн өвгийнхөө байр байдлыг тандаад явж байгаа нь хэнд ч ойлгомжтой хад ийм ирж яах нүдэ. Тэрийг гадарсан Рикч за сайн сууж байгаарэ гэж мэгэд эвтэйхэн Мортигоо салваа. Үүний араас ч Рик ба хэрээнүүдийн интро гарав. Бас хөөрхөн анимын пароди энтер хийх гээд байгаа муу хайшин. За тэр ч яг үзэг зэрэгтэд Рик маань нөгөө хэрээнүүдийнхээ занал дайсныг хайгаастай харанхуй шөнөөр хаваар уцтай явж байлаа. Тэгж байх зураа нэг пабд оронгуудаа хүнэн бар шиг нэг дайснаа алчаад явж байтал 40 хүрсэн Морти гараад ирвэ. 40-тэй Морти маань чаваас бүр царай алдаа шамралтанд тэнцсэн амтан Рик дээр хурч ирвэ. Ийхүр Рик Морти өрж ганц юм хувааж уухаар болоо ширээн дээр сууж байгаад ярьж гарахад Морти маань хөөрхий. Рик чи эргээд ирэхгүй юм уу? Аав хов тавтартай болоод 4-р шатандаа орцсон. Саамар сувлэгч болцсон. Цаа чин гэж нэг хар тамхичин бүтэхгүй юмтай нийлсэн. Чи эргээд гэртээ ирэхгүй юм уу гэд ойлон дуурав. Гэвч Рик маань нөө бол нөө шүү дээ гэж хэлснэ. Харин Морти би чамайг иймэр чин санамааргүй байна гэж хэлээд яв. Үзэг зэрэгтүүд шүн болж Рик 2 хэрэттэйгээ цуг унтаад байж. Гэтэл яг шүн дүнд болохтой зэрэгцэд нөгөө 2 хэрэг чинь Рикийг хаяад гараад явлаа. Үүнийг бичсэн Рикч нөгөө 2 хэрийгээ дагсаар яваад цаад 2 нь харин Рикийг хайгаад байсан өстөн манахуу дээрээ ирцэн байвал яах вэ? Тэгээд өгөөч болоогүй цаашаа бүр их заваарч өг. Яасан бэ гэхээр анхлаад энэ 2 хэрэг чинь энэ манахуудаа адал явдалд гардаг байсан боловч дунд нь хэрэлдэж уралдаа салтсан юм байна л да. Түүний дараа энэ 2 хэрэг Риктэй уулзаад өөр адал явдалд гарч байгаад сүүлдээ буцаад энэ манахуу дээрээ эргээд ирцэн байлаа. Дээрээс нь бас Риктэй зөвхөн энэ манахуудаагаа эргээд нийлэх гэж цуг явсан байж таарав. Тиймээс үүнийг мэдсэн Рикч сайн сайхныг хүсчээд бидний адал явдал романтик харилцааны зүрлэл байж дээ. Тиймээс та хоёр надаас нэг салахад асуудал алгаа. Энтер хэд нөгөө манах байна. Чи биднийг өөрсдөө хангаж чадахгүй гэж бодоод байна уу? Энтер гэснэ. Нөгөө 2 хэрэг чинь манахуудаа барилдаан хийлээ. Үүний дараа үзэг зөвлөгтөд Рик маань гэртээ иргэн ирээд хав хар уцаа шатааж хаянгуудаа морио суллаад явуулчих. Гэхдээ тэр морин баахан хүн амтан халаад эхлэвэ. За тэр жаах уу. Тиймээс Рикч гэрийнхээ хаалгад тогшоход 40 хүрсэн Морти маань хаалгаа тайж манай хоёр чөөрхийг боцсон эвлэрлээ. Гэвч Морти ингэж 40 хүрсэн байтлаа Жери Бет Самар 3 зүг зүгээр явж байлаа. Тэгсэн яасан гэсэн чинь Морти зориуд өвөөдөө өрөвдүүлэх гээд хөгшрүүлдэг шингэн шиг юм ууж хаяад Рик дээр очсон юм байна л да. Бет ч авда бөөн ууруулж ашгүй та хэрв алив над хүүхдээ зүгээр болгоод байгаа энэ гээд үгэлж гарваа. Морти ч бас өрөвдмөр амтан. Хоёулаа эвлэрснийгээ дараах ихний адал явдлаа намайг засахаас эхлүүлж болох уу? Одоо баах төртөл өвдөж байна энэ гээд амхан даал үннээ хэлв. Рик ч үүнийг зөвшөөрдөг ба Мортигоос чи шингэнэ хаанаас авсан юм бэ гэж асуухад Морти Рикийн цайзаас гэж хэллээ. Ийхүү энэ удаагийн адал явдал Рикийн цайз дээр өрнөх нь тодорхой боллоо. Үзэг сэрэгдэхэд Рик Морти хоёр Рикийн цайз дээр хурч ирж Рикийн цайз чинь төрөл ярилцсан юм шиг өөр болцсон байлаа. Учир нь сүүлд Морти чинь Рик Морти нарын ерөнхийлөгч болсон байгаа шүү дээ. Тиймээс Рик 40 настай Мортиг дагуулan Морти нарыг засдаг газар хүлцэн ирэхэд Мортиг шууд дундуур нь хувааж хаяад 2 өөр хүн болгосноо 26 нас хасаж хаяв. Үүний дараач тентгийн ажилтан Мортид та хоёр хассан 26 насаа хаяхуу хадгалуулах уу гэж асуухад нь Рик голоо цохингуудаа өө би тийм юмд мөнгө төлөхгүй гэж хэллээ. Үүнээс болоод Мортигийн 26 нас амьлаад гараад ирдэг боловч удаачгүй гадаа олж исэн зодооныг зогсоох гэж ууд өгчв. Зураг зодоон хоёрыг холоос харж байх хэрэгтэй шүү дээ. За энэхүү 26 настай Морти дөнгөж алуулаад байж байтал ерөнхийлөгч Мортигийн баахан хамгаалагч Рикүүд хурж ирснэ. Ерөнхийлөгч та хоёртой уулзахыг хүсэж байна гэж хэллээ шүү. Рикч мэдээж үүнд нь жаахан дургүй байсан ч Морти маань ерөнхийлөгч Мортитой уулзна гэд бөө юм болсон тул Рик зөвшөөрөхөөс аргагүй болж тэр хоёр ерөнхийлөгч Мортигийн ордон руу явлаа. Гэхдээ ерөнхийлөгч Морти чинь нэлээд эвгүй гараагаа штэ. Манай хоёр тэрийг арай мэдээгүй байх. Энэхүү үзэг зөвлөгтөд манай хоёр ерөнхийлөгч Мортигийн оройн зөнг барьстай сайхан идэж байна. Харин энэ үеэр Рик ихэд Мортиг идүүлснээ хоргоо болохоор нийтэж танигдв. Тиймээс удалгүй ерөнхийлөгч Мортич хурж ирэхэд Рикээс төв төгсгөлөг мөрийг нураахад таны тусламж хэрэгтэй байна гэж хэллээ шүү. Үүнийг сонсон Рик явах гэхэд Морти үгүй би сонсомоор байна гэж шасаар Риктэй хамт үлдэв. Үүний араас ерөнхийлөгч Морти үргэлжлүүлэн ярихдаа Рик уг нь та хилээд өгчүүлэх амрал байна. Гэвч бид аль хэдийн таны тэрхийг уншаад хэрэгтэй гэснээр олон жилийн өмнө олоод авчихсан гэж хэллээ. Тэгсэн яасан бэ гэхээр хэрв та хэд маань санаж ивэл 1-р бүлгийн 9-р анги дээр хорон санаат Рик маань баахан Рик халаад байсан да. Хэрв та хэд бас санаж ивэл тэр үед жинхэнэ хорон санаат нь Рик биш Морти байсан шүү дээ. Тэр үед ерөнхийлөгч Морти буюу хорон санаат Морти Рикийн тэрхийг уншсан ба одоо түүгээрээ нэгэн хачиргалтай зүйлсийг хийх гээд бэлдээд өжөв. Тэр тухай бас ярьж өгнө араас нь. За энэхүү хорон санаат Мортигийн төлөвлөгөө ил гарсны дараа хорон санаат Мортич хорон төлөвлөгөө хэрэгжүүлэхийн тулд Рикийг зогсоох гэж оролдлоо. Гэхдээ Рик л болсон хойно зүгээр байж байгаад юу гэж барилах вэ? Шууд л үдэс тарж байгаа юм чинь. Тиймээс удалгүй Рик маань ашгүй нэг цугтааж амжихад хорон санаат Морти өөрийн төлөвлөгөөг эхлүүлэн
болон Рикийн цайз дахь бүх портал буунуудыг өөрчилж порталаар гарсан хүн болгон хүж байлаа. Энэ хагуурч Рик Морти хоёр цугтаагастай. Морти ч Рикийг бүх зүйл тайлбарлахыг хүсэж байлаа. Учир нь хорон санаанд Мортитой өмнө цуг байхад цаатах нь танай Рик энэ газрыг байгуулсан шүү дээ гэж хэлснээс болоод Морти мань Рикээс тайлбар хүсэстэй. Эцэст нь Рикийн төвчээр алдарч "За яг хөө Морти, чи үсэдээ үлүз. Миний тэнэг түүхийг хар" гэж хэлээд нөгөө ой санамжийн байгуулж байгаа төхөөрөмжөө Морти тогтол. Морти түүнийг шууд толгонд зүгээд харж эхлэв. Тиймээс Рикийн өнгөрсөн түүх гарч ирлээ. Рик эхнэр Диана, охин Бет хоёроо өөр нэгэн Рикийн гарт алджээ. Тэр Рик бол бус Рикүүд дундаасаа цор ганцаараа портал бүг бүтээсэн өөр нэгэн бөгөөд порталыг бүтэнгүүтээ өөр олон хэмжих түүнээр аялж өөр Рикүүдэд үнийг хуваалцсан байна. Тиймээс одноос түүний хэдүүлээ Prime Rick гэж нэрлэе. Ийхүү түүний дараа Рик өөрийн хүч чадлаар портал бүг зохион бүтээж Prime Rick-ийн ярил гарч. Ингэснээр манай Рик бол портал бүг бүтээж чадсан хоёр дахь хүн болсон байна. Ингээд хэсэг хугацаа өнгөрч Рик одоо нөгөө Prime Rick-ийг цөхрөлтгүй хайсаар байсан боловч ямар ч нэмэр байсангүй. Ингэж явхдаа Рик болон өөр олон Рикүүдийн хөлбрийг олон ангуучилж байсан ч ахиж гарсангүй. Сүүлдээ Рик архинд орж бусад Рикүүдэд байн ангуучлагдах болсон ба сүүлдээ өөрөө очиж Рикүүдийн тэр зөвлөлийг устган хайсан байна. Түүний дараа Рик ч бусад Рикүүдтэйгээ эвлэрч тэдэнд Рикүүдийн цайзыг бүтээх тусалжээ. Ингэсээр эцэст нь өөрийнхөө Рикийг алдсан Рик маань Prime Rick-ийн хайж явсан Бет дээр очиж түүний оронд оржээ. Өөрөөр хэлбэл бидний мэдэж байсан Бет маань үндэ Рикийн жинхэнэ охин биш байсан ба тэр Бет бол үндэ Prime Rick-ийн охин байсан байна. Түүний хамгийн ихээр ангуучилж байсан хүнийг шүү дээ. Үүнээс хойш харин 1-р бүлгийн 6-р анги дээр Мортигоос олж Prime Rick-ийн Prime ертөнцөнд сүрэл авсан билээ. За цаашаа бол бид нар мэдж байгаа шүү дээ. Ийхүү бүх зүйлийг ойлгосны дараа Рик Морти хоёр эцэст нь хорон санаат Мортиг олов. Харин одоо хорон санаат Мортигийн яриад байсан төв төгсгөлөг мөрийн гэдгийг тайлбарлаж өгье. Манай ертөнцид хязгааргүй олон ертөнц байдаг ч Рикүүд зөвхөн Рик уршдаг ертөнцийг бусад олон ертөнцийн төвд оруулж тусгаарлжээ. Тэд цаашлаад бүр өөр ертөнцөөр зориуд Бет ба Жерри хоёрыг өвчрүүлж Рик Морти нарыг үүсгэсээр байдаг бөгөөд ингэх болгондоо өөрсдийн төв ертөнцдэрээ нэмж зөвхөн Рик Морти нарын ертөнцийг үүсгэж байсан байна. Хорон санаат Морти харин үүнийг устгаж Рик ба Мортигийн ертөнцөөс ангид тэс өөр ертөнц рүү явахыг хүсэж байсан бөгөөд үүний тулд тэр эхлээд төв төгсгөлөг мөрийн ертөнцийн ханыг нэвтлэх шаардлагатай болжээ. Ингээд хорон санаат Морти ч өөрийнхөө төлөвлөгөөг хэрэгжүүлж эхлэхэд тэр Рикүүдийн цайзыг порталын шингэн жигүүлж бүх Рик ба Морти нарыг хэрцгийгээр алж тэдний цусаар төгсгөлөг ертөнцийн ханыг нэвтэлж бидний харсан энэ ертөнцөөс цааш ертөнц рүү амжилттай шилжин гарч өөрийн портал буугаар шилжин алга болов. Бид түүнтэй цааш дуулзах болно. Харин манай Рик Морти хоёр бөө юм болсоор гүйснийц Рикийн цайзыг дэлбэрч алгахаас өмнө амжиж цайзын нэг хэсгийг салган цугтааж амжив. Ингэж 10 дугаар анги дуусаж 5 дугаар бүлэг төгслөө. Яа бас амар анги байлаа шүү. Удахгүй бүгдээрээ 6 дугаар бүлгэрээ иргэн уулзцгаая.